За манайха би та нарт нэг юм хэлье заяа. Би TikTok ухаж исэн чинь миний заяа үзчихсэн юмнууд дээр нэг юмнууд гарч ирсэн. Буцаад ороод ирсэн. Тэгээ буцаа гараа. Надтай үерхэх хүн байна уу гэд одоо ингээ өөрийнхөө ордыг, насыг, нэрийг нь бичсэн. Зарим нэгэнд нь болохоор зүгээр бичээгүй байдаг. Бичээгүй. Тэгснээ комментэн дээр нь хідэн настай яа. Нэр чи хиний гэдэг. Тэгсэн чинь нэг хүн ингэ бичсэн байсан. TikTok үзчихсэн чинь чи одоо хэдэн настай вэ? Би одоо 9 настай гэж надаас нэгээд үү юм байна. Би чи 10 настай. За. Тэгээд тийм. Тэгсэн чинь заяа. Ёо TikTok дээр амар гаж юм. За. Ёо би бүр тэрийг мэдэх бүр шижиг бүр үзмээргүй санагдаад байсан. Ёо. Тэр ч амар шүү. За тэгээд нөгөө хүмүүс тэр хүүхдүүд нь заяа. Одоо ингэ нэг хүүхэд заяа. Одоо ингэ надтай үерхэх хүн байна уу гэд нэг өмнө бичсэн юм шиг байна л та. Тэгээд тэрийг би үзээгүй болохоор мэдгүй. Тэгээд зураг нь өөр байсан шүү. Тэгээд нөгөө надтай үерхэх хүн байна уу? Би нөгөө найз охиноосоо салчлаа гэд тэгээд хэлсэн. Тэгсэн чинь комментийг харсан чинь би 8 настай гинэ. Тэгэхээр би бүр шоконд ороод 8 настай хүүхэд тэгдэм үү? Ямар амар юм бэ гэд яг тэгээ бодож ирсэн. Сони юм билий. Жохон байж бити тийм юмд оролцолоорой. Хичээлээ онц хийгээл ухаантай болж ижил чамаа хүн тоон. Хэрв чи муу сураал эсвэл нэг хөвгүүттэй нэг орооцолтол тэгвэл чамайг нэг хачин нэг гад хичээлдээ муу сурдаг. Манай ингээд яг тийм хүүхэд байдаг. 2 3 хүүхэд байгаа. Эмэгтэй шүү, эмэгтэй. Тэр бүр үнэн сонин. Тэг хичээлээ ч хийдвүү. Хичээлдээ ч муу